Өглөөний маань цагаан хоол эхлэж байна үзэгчтэй чимгээгч бит хоёр өнөөдөр Монгол нэгэн сайхан хоол хийж үзүүлэх гэж байгаа тийм ээ. За тэгээ юу будаатай шүлэл хийчих тий. Бүгдээ арай амархан дээрэс нь хүмүүс юу яаж будаатай шүлэл хийж нэр үзүүлэх юм тий. Тэгээ. Дээрэс нь бас энд хоёр төрлийн бодож байна л та энэний тайлбар. За тэгвэл энэ чи хүч удаа нэг нь цагаан будаа, энэний дор гурвалжин будаа. Гурван төрлийн будаа байна. Тийм ингээд одоо сүүлийн үед цагаан будаанаас нөгөө нэг зөв хоолтны хүмүүс их татгалзаад байгаа юм шүү дээ. Тэгэхээр нь бас юу яаж байгаа байхгүй. Энэ гурвалжин будаа, хүч удааг хөдөн гидсний гөрүүлж хөдөлгөөн сайжруулдаг гэдэг тийм ээ. Энийг хэрэгжилж байгаа. Тэгэл одоо бүсгүйчүүд манаас гүц будаа ч юм уу гурвалжин будаа гэдгээр таргалаж магадгүй гэсэн бодол төрж иж магадгүй шүү дээ. Энэ ямар үйлчлэгээтэй? Үгүй таргалдаггүй шиг үлээ. Мэдгүй одоо идээд би таргалсан бол таргалахаар л эдлээ шүү дээ. Галтайгонд бол одоо идчихэл байх юм. Тэгээ хамгийн гол нь энэ нөгөө юу шим тижэл чанар өндөр байт юм шиг л тий. За тэгээ хоёул оол ээж тэгээ. Шүлтэй хоолны мах мэдээж нарийнх нь татна тийм ээ. Тий нарийнх нь нэмгэн татаад. За ингээд нөгөө буурцгаа хоёлаа яаж амталтайгаа хүмүүс зааж өгсөн. Тэгээ одоо энэ буурцгийн бүтээгдэхүүнийг хүмүүс хоолндоо хэрэглэж сурж байна өө сүүлийн үед. Маш их хадгалах гормыг дахиад нэг хэлээд өгсөн. За тэгвэл тэгээ юу яаж штэ. Энийг дэвтээгээд дэвтээгээгүй нөгөө хатуу хэлбэрээр бол 2 жил хүртэл хугацаагаар хадгалж болдог. Тий. Ямар ч нөхцөл тэргэл гаруудтайгаа ч юм уу зүгээр байжсэн ч гэсэн. Харин дэвтээсэн дараа бол түүнийг яаж болдог. Хөрөгчнийхээ хамгийн дээдлэлтэнд хадгалаарай л гэж хэлэх нь. Энэ уургийн бүтээгдэхүүн маш их уургалаг байдаг болохоор амархан юу чинь тий. За ингээд уснаас нь гаргаад хадгалчих уу? Тий. За махаа татчихлаа. Шар буурцгийн махаа татаад хийчихлээ. За шар буурцгийн махаа хийцэн тийм ээ. За тэгээд одоо галаас саад. Хайлаа яа та. Тийм газаас. Дайцад маш хурдан түргэн хоол болгож байгаа. Тий, ерөөсөө энэ шар буурцгийн махта ер нь цагаан хоол гид содод нь шингэхтэй амархан, хийхэд бас амархан юм байна. Тий. Олон жил нөгөө хоолны тоогооч хийжсэн болохоор тэр чинь боловсруулахад аягүй хүнд байдаг гэсэн. Энд чинь харин нэг сайн хутгатай. Тэгээд нэг эдэн ногоотой бол тэгэл хоол игээд. За ингээд одоо бас лупу хийх гэж байгаа юм тийм ээ. Жоохон хийгээд тижээлэг чанарыг өндөржүүлээл тэгээл болоо. Хатгаа нэг шиг юм нөөх шиг харагдах юм. Тий. Одоо нөгөө Монгол хүний сэтгэл зүйдэл тохируулж хийгээд байгаа юм шүү дээ. Аминда. Тийм нэмгэн хавтгаа ирчээд нөгөө хоолн дотроос нөгөө борм нөгөө ахтар юм хаана. Дээрээс нь янз янзын өөх мөхөө хаана шүү дээ. Тий. Тэгэхээр нь тэрэнд нь л тохируулж хийж байгаа. Тэрнээс биш яаж ирчээд хийсэн ч гоё. Дөрвөлж ирчээ хийсэн ч л гоё тий. Шар буурцгийн махыг бас ингэж амтлахгүй хэрэглээ сурчсан хүмүүсээс байж магадгүй тийм ээ. Бор өнгийг нь хадгалах аргагүй ч юм уу. Тий бор заавал бор байна үгүй юу хамаагүй л дээ. Хамгийн гол нь нөгөө сэтгэл зүйн нөгөө хоолн дотроос бор юм хайгаад байдаг байхгүй юу. Тэгэл тэрийг л дагуулж ингэж хийж байгаа. Тэрнээс ш. Таас хоолны ном гаргах гэж байгаа гэсэн ш тийм ээ. Тэр бэлтгэл явж байна. Гэхдээ одоо харин эхлээд ямар ч гэсэн менюгээ бас шинжлэх гээд тэгээ хуучин менюгээр хоолны ном гаргах гал бичнэ яаж лээ. Дээрээс нь нэр боож байгаа. Хамсан. За ингээд баг зэрэг хуураад их юм байна. Энэ тэгвэл дүүп хийсэн. За хулуу баг зэрэг хийж болж байна. За дээрээс нь шар буурцаг баг зэргийн сонгон хийхгүй байсан ч болно. Үзэгч та бүхэн бас цагаан хоолны хамгийн дээд жоронд бол сонгон ордохгүй гэдгийг мэдж байгаа. Мөнгөн их ордгоо мó тэгээд олон хүн эгэл хүмүүс зүгээр хүмүүс хоол идэх гэж байгаа учраас биднэрт нь зориулаад бисэн гэж олон хүмүүс цагаан хоолнд орж байна. Одоо энэ чинь монголчууд чинь ихэнх нь одоо 100-ны цагт цагаан хоолоо идчихээ. Одоо тэгсэн ирнэ бас юм уу ордохгүй шүү дээ. Сүүм мөн айгу өндөр үтэй гэсэн байх шиг. Тэгэхээр шар буурцгийн сүү гаргаж аваад уучих болох юм байна. За ингээд жоохон шүл хийгээд. Шүл бол ядаргаа тайлдаг хамгийн сайн хоол тийм ээ. Ямар ч шүл шүү дээ. Уул нь сайхан шүл уучхад ч ер нь бас гэмгүүд байх уу тий. Тийм. Яг ингээд Монгол хоол шиг ингээд юу ячсан болохоор нэмхэн хавтгай ирччихэр чи яг хоолны юутэй адилхан болчихж байгаа байхгүй юу? За ингээд тэгээд одоо ингээд бүгд болцсон юм. Ер нь цагаан хоолны бүтээгдэхүүнүүдийг ихэнх нь болгоод боловсруулад бэлтцсэн байх юм. Тэгж жагаад хийчвэл арай хурдан. Тэгээд манайхаар үйлчлүүлж байгаа хүн болгонд шууд нэг хүндэл нэг хоол хийж өгдөг. Ерөөсөө хийгээд удаагаад хадаагаад эсвэл араараасаа яаж яадаг нөгөө орс юугаар тэр технологиор явагддаг юм бэл.
Тэгэл ерөөсөө нэг одоо энэ хүн нэг л порц хоол хийж өгдөг. Тэгэл тэр хүний өөрийнх нь ногдсон хувь юм байлгүй. Тэгэл тэрийг л өгчдөг шүү дээ. За амтлагын хувьд мэдээж мөөгний амтлагч орох гэж байна тийм ээ. Тий, мөнгөнийхөө амтлагчнаас ичдэг. Шүлэнд бол маш сайхан амт оруулалтыг үзэж та бүхэн надаар хэлүүлэхгүй сайн мэдээж байгаа хаа. Одоо тэгэл өнгөгүй энэ ганц амтлагчтай даа их чинь тэгэл энэгээр л янз янзын амт харах гэдэг үзээд байгаа шүү дээ. Ер нь ямар ч хоолнд бас өнгөтэй амттай амтлагч бол ходоод гэзэнд муу гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд энэ ногоонуудын амт өөрөөсөө өстой янзын гоё амттай байхгүй юу? Тийм тэгэл ногооны амт нь өөрөө орцсон баг. Тэгээд бусдаараа болчих тийм үү? За жоохон давс хийгээл. Тэгэл будаатай шүлэл өглөө аюу хурдан болж байгаа зү тий. Тийм байна. За өглөө та бүр эртлэн ажилтай бай. Яг бол өглөө нь өмнөх өдөр нь тийм ээ. Будаа гагш ягаад бэлдсэн байх нэ. Тэгээд өглөө ерөөсөө гяс тавиал хоол бэлэн болох юм шүү дээ. Гэр орондоо ерөөсөө ингээл юмнууд бэлэн байж хаад хүүхдүүд маань хоол гүтгэхгүй л байгаа юм ямар ч байсан. Найзуудаа гэртээ оруулаад ирсэн л янз янзын хоол хийж идээ сууж идэг болсон. Дэрнээс иш хоол хийх гэж чинь бөө юм болдог үстэй багш минь. Нэг нь гурил зураадаг очоо, нэг нь тэнцээ нэг төмс арилгаадаг очоо гээл. Одоо ер нь бас мах үнэтэй байгаа тийм ээ 7000 төгрөг хүрчилсэн шүү дээ. Болж игэл 7 хоногт нэгээс 2 удаа нэг цагаан хоол идээд байвал зуны улиралд бүгд цагаан хоол хүнс хэргэлдэг байсныг үзэгчтэй маань мэдэж байгаа. Хөө манай өвгд эдс бол зуны улиралд цагаан хоол хүнсийг хэргэлдэг байсан шүү дээ. Би бас өмнөх дугаардаа ч хэлж байсан. Манай цагаан хоол хүнс гэж юу яриад байна гэхээр ээзгээ цагаан идэ маань хүртэл цагаан хоол хүнсэндээ ордог. Бүр хүмүүс л тий өөрсдөө олдож байгаа болгоноос сайхан аяглаад ариглаад өөрсдөө идчихэж өөрсдийнхээ шимт хичээлт байдлаа алдахгүй л авах хэрэгтэй тий. Олдож байгаа бол тэр мах цахаа иддэг нь махаа идэнээс бид нар ямар албаар цагаан хоол идэх гэж байгаа ш тийм ээ. Тэгэлгүй яхаа ер нь махан хоол хүнс хэргэлдэг хүн цагаан хоол хүнсэнд орох жоох хэцүү л байх л та. Тийм тэгээд ганц хоёр идэж л байна үз тэгжээд л аанда гаргалхийн ямар болоо вэ энэ өг сургамал нь яаж ургаа вүлээ тийм ээ тэгээд сайн ургац сайхантай мал манд тарга тэрэг сайтай тэгээд бүх юм маань сайн сайхан бахан бол дэрэл болж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр уул нь амтны амь туслахгүй цагаан хоол идэх нь хичнээн сайн байх үедээ ер нь тэгэл цаад малт нь балан ямар би үхвээ гэж байгаа бүхэж байгаа биш өөртөө авчиж цааш нь харуулчаал тэгэл өөртөө тоогонд хийчихээ сайн сайхан гэдээ идэт байгаа нь бас хэцүү шүү дээ тий. Тэгтээ яг энэ яахгүй тий. Тэгтээ бас манай Монголын ард түмэн бол бурханлаг болсоо дөө. Хон мал гаргасан ч гэсэн зуул өргөдөг сайхан ясч асуултаа шүү дээ. Тэр мэрийг аягүй сайн зөв тохируулж хэрэгэлдэг арга бүлгээ тэнцвэртдэг ард түмэн болохоор хэлэх юм байхгүй. Тэгээд бид байгаа юмаа бас зөв боловсруулаад идчихээсэй л гэж бодчих. Нэг алин байсан ч гэсэн бас хизээ идэх мэддэг байх хэрэгтэй юм шиг байгаа шүү. Тий шүү дээ. За ингээд хоол мань бэлэн болчих уу? Ингээд бэлэн. За сайхан тавгалчих. Өглөөдөөс шүл уугаад гарахад ч юм уу оройд нэг шүл уугаад идэхэд бол за тэгэл ядаргаа бол тайлагдсан шүү дээ тийм ээ. Энэ цагаан хоол чинь махан хоолыгоо ингээд адилхан нөхөөл ижилдэг бүр уургалаг бүтээгдэхүүн өндөртэй ингээд явж байгаа юм чинь. Тий. За тэгэл болоо доо. Өглөөний маань будаатай хоол бэлэн болчихлоо. Будаатай шүл бол манайхан цагаан будаа таргалуулдаг гэдэг. Тэгвэл гүц будаа, гурвалжин будаа бас хийгээд хэрэглэж олдго юм байна. Энэ бол бас таргалуулах тийм ямар нэг юм байхгүй ээ. Бүдүүн гэснийг өрүүлж хөдөлгөн байдаг шүү дээ. Тэрийг аягүй сайн юу яадаг сайжруулдаг л гэж би л дээр сурж байхад Эрдэнэ ном маань тийм л зааж ирсэн шүү дээ. Одоо адилхан байх уу? Улам хүмүүс бор будаатай авъя. Сонголт нь дандаа л тийм байх юм шүү дээ. Бор будаатай авъя, хөц будаатай авъя. Тийм цардуултай бүтээгдэхүүнээс зайлсхий гэсэн. Манайхан хоолндоо их анхаардаг болсон юм чинь тий. За. Ер нь харьцангуй бас эрүүл мэндэ их боддог болсон манай ард түмэн. Тэгвэл өглөөд бас шинэхэн хоол идээд за оройд ч бас та шинэхэн хоол хүнс хэрэглэж байх юм байгуул ходоод гидсэнд бол маш сайн. За ингээд өглөөний маань шинэхэн хоол бэлэн болчихлоо. За тэгээд нэг баг зэргийн бас чимэглэх юм байж болж байна тийм ээ. Ногоон сонгон гарцсан блэ. Ногоон сонгон ирчихэж байл тий. Ногоон сонгон ирчихэж байл. За ингээд өглөөний маань хоол бэлэн боллоо. Одоо та бүхэнд мэдээж будаатай шилжил амттай байгаа хэл та. Гэхдээ бас амтыг нь амталж үзье гэж бодож байна. Хамгийн гол нь шүлэн чухал тийм ээ. Манайханд бол за яг махрын амттай байгаа л өгөөлөө гэж ажиж магадгүй шүү дээ. Стога амттай болсон байна. Одоо амтгүй шүлтгүй мах идчихснээс бас ингээд идчих юм бол таны эрүүл мэндэд илүү хэрэгтэй гэж би бодож байна. Ингээд өглөө ийм сайхан хоол хийж гисэн Шимгээгчтэй маш их баярлалаа. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье. За баярлалаа.